Кино манай гол дүр Ийг нэртэй залуу найз охин Мэринтэйгээ хамт өнгөрүүлж байсан аз жаргалтай мөчийнхөө талаар эргэн дурсаж байгаагаар эхэлнэ. Ингээд үйл явдал одоо руу шилжихэд Ийг гэрийнхээ шалан дээр согтуу тасарчсан унтаж байгаад шаардсан байдалтай сэрэх ба Мэрийн Ийг хоёр бүр хүүхэд байхасаа үерсэн аз жаргалтай хосууд байсан нь тодорхой болно. Гэсэн ч маш аимшигтай зүйл болж Мэрийн алуурчны гарт амиа алдсан ба бүх хүмүүс найз охиных нь үхэлд Игийг сэжиглэж түүнийг найз охиноо алсан гэж үзжээ. Гэхдээ шүүх Игийг найз охиноо алсан гих хангалттай нотлох баримт олж чадаагүй учраас түүнийг баривчилж чадаагүй ч хотынх нь бүх хүмүүс Игийг алуурчин гэж буруутган үзэн ядах болсон байв. Ингээд Ийг гэрийнхээ гадаа цугларсан жагсагчд болон сурвалжлагчдаас зүгтаахын тулд ээж авийнхаа гэрт очдог байсан ч ээж аав нь хэдийгээр Игийг баривчлагдахаас мултрахтан тусалсан ч түүнийг найз охиныхоо үхэлд буруутай гэж боддог байв. Харин Игийн ах Тэри юуч болж байсан дүүгийнхээ талд бат зогсно гэж амладаг. Тэрийгээс гадна Игийг гин буруугүй гэж итгэж байсан ганц хүн гэвэл Игийн хуульчны Зий байсан бөгөөд Игийг найз охиноо алсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдах үед найзын түүнийг өмгөөлж суллагдахад нь тусалсан байна. Улмаар Ли Игтэй уулзахдаа Мэрийн цогцыг шинжилэхээр хадгалж байсан лаборатори юучгүй шатаж бүх цусны дээжүүд нь устсан тухай хэлдэг. Үүнээс гадна цагдаа нар шинэ гэрчээс мэдүүлэг авсан ба өнөөх гэрч алга болсон орой Игийг найз охиноо чирэн машиндаа орохыг харсан гэж мэдүүлсэн байжээ. Ингээд орой болоход Мэрийн аав Дээл болон хотын бусад иргэд Мэрийн цогцос олдсон ойн дундах байшингийн гадаа хүндэтгэл үзүүлэхээр ирдэг. Харин энэ үед Ийг модон доторх байшин дотор нуугдан сэтгэлээ тайвшруулахын тулд ганцаараа архиуж байсан ба найз охиных нь аав Дээлч бас түүнийг охиныхоо үхэлд буруутай гэж боддог тул Ийг тэднийг явдал хүлээдэг. Бүх хүмүүс явсны дараа Ийг нуугдж байсан газраасаа гарч ирээд найз охиныг нь хамгаалсангүй гэж бурханд уурлан хүмүүсийн хүндэтгэлийн зүйлсийг буснуулж дээр нь шээдэг. Гэтэл энэ үед Игийн найз Глена ирж түүнийг болиулах бөгөөд дараа нь Ийг архины халуунд Гленатай хамт нэг оронд ордог. Өглөө нь Ийг сэрээд духан дээр нь хоёр ивэр ургаж эхэлснийг олж харан маш их гайхаж балмагдах ба тэр Гленагаас эвэр нь харагдаж байгаа эсхийг асуухад Гленач тийм гэж хэлээд гэнтэл өөрийнхөө дотор бодож явдаг хамаг нууцыг дэлгэж эхэлнэ. Ингээд гайхаж цочирдсон Игч духан дээрх эврээ үзүүлэхээр эмнэлэгт ирж анкет бүглэнэ. Гэтэл тэнд байсан нэг бяцхан охин дөрсгүйтэн өвмүүлэхэд охины ээж гэнтэл Игт өөрийнхөө далд хүслийг дэлгэж эрхийн балаа охиноо энд орхиод явчихмаар байна гэж хэлдэг. Игч үүнийг сонсоод маш их гайхах ба тэр хүмүүс яагаад ингэж хачиргалтай ажиллаад байгааг ойлгохгүй байсан тул бушуухан босож совилогч дээр очино. Гэтэл совилогч эмэгтэй найз залуу нь түүнийг хуурдаг тухай хэлж Игч уулзсан хүн бүр нь яагаад ч түүнд өөрсдийн нууцаа дэлгээд байгааг ойлгодог. Ингээд Ийг эмчид үзүүлж эврээ авахуулахын тулд мэдээ алдуулагч тариулан наркозонд орох үедээ анх найз охинтойгоо уулзаж байсан хүүхэд насныхаа дурсамжийг эргэн зүүдэлдэг. Тэд анх сүмийн цуглаан дээр уулзаж бие биегээ шохооргосон харц солилцсон ба цуглаан тарсны дараа Ийг Мэрийн тасарсан зүйлтийг олжээ. Дараа нь Ийг найзуудтайгаа далайн эрэг дээр тоглохоор явсан бөгөөд найзуудынх нь нэг эрэг түүнийг дэлгүүрийн төрдөг сагсаар гулсаж чадахгүй гэж шордно. Глен болон бусад найзууд нь Игийг зогсоохыг оролдсон ч Ийг сагсаар гулгаад тэнгисийн усанд унан живж эхэлсэн ба азар энэ үед найзын түүнийг уснаас татаж гарган амийг нь аварчээ. Тэр оройноо найз Лин Мэрийн тасарсан загалмайтай зүйлтийг янзалж өгөөд оронд нь Игээс тесэрдэг бэлт авсан байна. Игч Лигээр янзлуулсан зүйлтэй Мэринд өгч тэд ч тэр өдрөөс хойш дотнос нь нөхөрлөж салж хагцахгүй үргэлж хамт байх болсон байв. Иг Мэринтэй ярилцах үедээ Мэрийн ээж жилийн өмнө хорт хавдраар нас барж охин аавтайгаа хамт тэдний хотод шинээр нүүж ирснийг олж мэднэ. Улмаар Иг Мэринийг дагуулan ойн дундах байшин дээр очих ба тэр өдрөөс хойш өнөөх байшин хосуудын хамгийн очих дуртай газар болсон байв. Ингээд үйл явдал одоо руу шилжихэд Иг наркозноосоос ирээд эм живрийг нь аваагүйг харан бухимдаж хотынхоо номлогч Молдоос тусламж гуйхаар очиход Молд эврийг нь хараад маш их айж сандарна. Молд Игэд бурхан түүнийг гисгэхээр шийдсэн байна гэд түүнд тусалж чадахгүй гэж хэлдэг. Ингээд яахаа мэдэхгүй болсон Иг найз Ли дээр очиход хачиргалтай нь Лид түүний эвэр харагдахгүй байдаг бөгөөд Игч сайн хүмүүст эвэр нь харагддаггүй юм байна гэж дүгнэдэг. Дараа нь Иг ээж аврынхаа гэрт очиход ээж нь Игийн эврийн нөлөөгөөр түүнд бүх үннээ хэлж Игийн асуудлуудыг сонсохоос маш их залхаж архич түүнийг харахыг хүсэхгүй байна гэж хэлнэ. Ээжийнхээ дотроо бодож явдаг зүйлсийг сонсож гутарсан Игч тэндээс явах гэж байхдаа аавтайгаа таардаг. Аав нь ч мөн ээжийнх нь адилаар үннээ хэлж Мэринийг Игийн амьдрал дах хамгийн гайхалтай зүйл гэж боддог байсан ч Иг түүнийг алсан гэж бодохоор хүүгээ үзэн ядтгаа хэлнэ. Мөн тэр хүүгээ хамгаалахын тулд Мэрийн цогцыг шинжилж байсан лабораторийг галтан шатааснаа хүлээдэг. Ингээд энэ бүхнийг сонсон уурлаж бухимдсан Игч өөрийнхөө эвэрний хүчийг ашиглан найз охиныхоо алуурчныг өөрөө олохоор шийднэ. Ингээд Иг машиндаа суун тентхийн бар руу ямар нэг сэжүүр олохоор явах ба Игийг отон хүлээж байсан сэтгүүлч сурвалжлагчид ч түүний араас дагна.
Сэтгүүлчид араас нь байнга дагаж мөрддгөөс залгсан Игч баарны гадаа ирснийхээ дараа тэдэнд хоорондоо зодолдоод хэн дийлсэнд нь ярилцлага өгнө гэж амладаг. Тэгтэл Игийн эврийн нөлөөнд орсон сэтгүүлчид ч хоорондоо зодолдон эмх замбраагүй байдал үүсэж Иг энэ боломжийг ашиглан баар руу орно. Ингээд Иг баарнд байсан хүмүүсийг Мэрийн амиа алдсан тэр оройн тухай мэдэж байгаа бүх зүйлсээ хэлхийг шаарддаг. Тэнд байсан хүмүүс өөрсдийнхөө нууцыг дэлгэж эхэлсэн боловч хэн ч Мэрийнтэй холбоотой зүйл хэлээгүй тул Игч тэндээс явхаар болно. Гэтэл нэг эрэхтэй зөөгч бүсгүй Игийг тэр орой Мэрийн цогцыг машин руугаа чирч оруулахыг харсан гэж ярьсан талаар хэлнэ. Игч үүнийг сонсоод машиндаа очиж найз охиндоо гэрлэх санал тавих гэж байсан тэр өдрийн талаар эргэн дурсаж эхэлнэ. Игийн найз Ли болон ах тэрийн л энэ тухай мэдэж байсан бөгөөд тэд энэ баярт үйл явдлыг тэмдэглэхээр оройн бааранд уулзахаар тохиролцсон байжээ. Ингээд Иг найз охинтойгоо уулзсан боловч Мэрийн өөр хот руу нүүхээр болсноо дуулгаж харилцаагаа дуусгуур болгомоор байна гэж хэлдэг. Үүнийг сонсоод Игч Мэринийг өөр хүнтэй болчихж гэж хардан түүнтэй маргалдаж эхлэх ба маргаан ширүүсэж эхлэхэд Мэрийн түүнийг орхин тэндээс явдаг. Мэринийг явсны дараа ах тэрийн Иг Мэрийн хоёрын баярт мөчийг хамт тэмдэглэхээр ирсэн боловч уурлаж ухамдсан Иг ахтаа юу ч хэлэлгүйгээр машинаа унан тэндээс явна. Улмаар Иг машинтайгаа дэмий сэлгүүцэн давхиж байгаад хөнгөө газарт ирж машинаа зогсоогоод тэндээ унтчихсан байжээ. Өглөө нь Игийг машиндаа унтаж байтал 2 цагдаа ирж түүнийг сэрээгээд Игээс Мэринийг хамгийн сүүлд хизээ харсан бэ гэж асууна. Игч найз охинд нь ямар нэгэн муу зүйл тохиолдсон байх вэ гэж айн Мэрийнтэй муудалсандаа харамсаж бүх зүйл миний буруу гэж хэлэхэд цагдаа нар түүнийг өөрийнхөө хийсэн хэргийг хүлээж байна гэж андуурдаг. Ингээд энэ мөчөөс эхлэн Иг Мэрийн хэргийн гол сэжигтэн болсон байжээ. Дараа нь Иг зөөгч бүсгүй дээр очиж түүнтэй нүрэлдэн яагаад цагдаад Мэринийг машинуугаа чирч байхыг харсан гэж худал мэдүүлэг өгснийг нь асуухад зөөгч бүсгүй ч ердөөл олны анхаарал өртөж зурагтаар гахыг хүссэн талаараа хэлнэ. Иг үүнийг сонсоод маш их уурлаж тэндээс явах ба тэр ах тэрийтэйгээ очиж уулздаг. Улмаар Иг тэрийгээс тэр орой өөрийг нь ганцаараа баарнаас гарч явахыг харсан талаараа цагдаа нарт мэдүүлэхийг хүсэхэд тэрий тэр орой Мэринийг хүргэж өгсөн гэж үнэнээ хүлээнэ. Иг үүнийг сонсоод тэрийг үннийг нуусанд маш их уурлан түүн рүү дайран ухамсарын шанаа өгдөг. Тэрич тэр орой болсон бүх зүйлсийн тухай хэлж Мэринийг хүргэж өгөхөөр явж байтал Мэрийн гинэт замдаа буун ойн дундах байшин руу явсан талаар хэлэх ба тэрич согтуу байсан тул түүнийг хүлээж байгаад нэг мэтгэд машиндаа унтчихсан байжээ. Ингээд өглөө нь түүнийг сэрхэд хамаг гарна цус болж машинд нь цустай том чулуу байсан тул тэрич юу болсныг гайхан Мэринийг хайхаар явсан байна. Улмаар тэр ойн дундах байшингийн гадаа хэвтэх Мэрийн цогцыг олж түүнийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэхүй гэж айсандаа нотлох баримт болж болохоор бүхэл зүйлийг ус руу хаяжээ. Ингээд тэрий өөрийгөө хамгаалахын тулд тэр орой болсон зүйлсийн талаар хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн ба Иг энэ бүхнийг сонсоод ахтаа маш их уурлаж түүнийг зодож эхлэнэ. Тэгтэл цагдаа нар ирээд Игийг баривчлах ба маргааш нь найз Лин ирж Игийг гаргаж авдаг. Иг Литэй ярилцах зураа түүнийг Мэрийн загалмайтай зүйлтийг зүүсэн байгааг анзаарах ба энэ үед л Иг Мэрийнтэй учиртай байсан хүн нь сайн найз Лин байсныг ойлгож сэтгэлээр унана. Тэр оройноо Иг эдгүй орхигдсон барилга дээр очиж эврнээсээ салах гэж оролдсон боловч амжилтгүй болдог. Гэтэл гинэт хаанаас ч юм бүүн могоонууд гарч ирээд түүн рүү ойртон мөлхөж эхлэхэд айсан Игч өөрийгөө хамгаалахаар тармуур барьж авсан боловч удалгүй могоонууд түүнд ямар нэгэн аюул учруулахыг хүсээгүй болохыг ойлгоно. Ингээд Игийн хүзүүгээр нэг могоо ороож могоонууд Игийн тушаалыг дагах ба Игч өөрийнх нь амьдралыг сүрүүлсэн бүх хүмүүсээс өшөөгөө авахар хатуу шийдэж зөөгч бүсгүйгээс эхлэхээр болдог. Зөөгч бүсгүй ажлаа тараад гэрлүүгээ харихаар машиндаа суухад Иг могоонуудынхаа нэгэнд зөөгч бүсгүйн нүрийг хацахыг тушааж зөөгч эмэгтэй бахархаж явдаг гоо үзэглэнгэн сүйтгэн. Үүний дараа Иг ахынхаа гэрт очиход ах нь мансууруулах бодис хэрэглэн мансуурч байдаг бөгөөд Игч ахтаа бүхэл мансууруулах бодисоо бүгдийг нь хэрэглэхийг тушаадаг. Ингээд хэсэг хугацааны дараа Тэри Мэрийн үхлийн талаар хий юмс харж эхлэн шокийн байдалд орно. Дараа нь Иг найдлийтэйгээ уулзсан Мэрийн загалмайтай зүйлтийг хүдүүнээс нь салгаж автал хачиргалтай нь Ли инуудаад Игийн эврийг олж харан маш их айж цочирдно. Ли сайн хүн байсандаа биш харин загалмай түүнийг хамгаалж байсан учраас Игийн эврийг өмнө нь олж хараагүй байжээ. Ингээд Игийн эврийн нөлөөнд орсон Лиж хамаг үнэнээ хүлээж Мэринийг алсан хүн нь өөрөө гэдгийг илчилдэг. Ли хүүхэд байхасаа л Мэринд хайртай байсан бөгөөд үргэлж Иг Мэрийн хоёрын үерхэлд атаархдаг байжээ. Ингээд Мэринийг Игэд салъя гэж хэлсний дараа Ли Мэринийг өөртөө нийлхийн тулд Игээс салсан гэж андуурн тэр орой Мэрийнтэй очиж уулзсан байна. Гэтэл Мэрийн Лигийн юу яриад байгааг ойлгохгүй Игэд энэ хорвоо дээрх бүхнээс илүү хайртай гэдгээ хэлжээ. Үүнийг сонсоод хардаж ууралсан Ли Мэриний хүчиндээ дараа нь толгойроо нь чулуугаар цохиж алан хүдүүнийхэн зүйлтийг хулгайлжээ. Улмаар тэр хэргийнхээ уул мөрийг балахын тулд
цустай чулууг Терригийн машинд хийсэн байна. Ингээд бүх үннийг мэдсэн Игч Ли рүү дайран тэр хоёр ноцолдож эхлэх бөгөөд эцэст нь Ли Игийг хүчээр илүүрхэн түүнийг муужруулад машинд нь суулгаж Игийг машинтай нь хамт шатаадаг. Дараа нь Ли хотод буцаж очоод Иг бүх үннээ хүлээж өөрийнхөө амийг хорлсон тухай хүмүүст хэлнэ. Гэсэн ч энэ үеэр Иг эврнийхээ хүчээр галаас амьд гарсан байх ба юу ч үгүй түлэгдэж аимшигтай болсон Иг Мэриний аавтай очиж уулзан охиных нь үхэлд ямар ч буруугүй гэдгээ итгүүлдэг. Ингээд Иг хайртай эмэгтэйгээс нь үлдсэн ганц зүйл болох загалмайтай зүйлтийг зүүхэд хачиргалтай нь эврнүүд нь алга болж тэр буцаад хэвийн байдалтай орно. Улмаар Мэриний аав Игэд ойн дундах байшинд байгаа Мэриний хайрцагны түлхүүрийг өгөхөд Игч байшин дээр очиж хайрцгийг нээнэ. Иг хайрцаг дотроос Мэриний түнд бичсэн захидлыг олох ба Мэрийн Игийг өөрт нь гэрлэх санал тавина гэдгийг мэдэж байсан боловч өөрөө хорт хавдар туссан байжээ. Ингээд Игийг зовоож чанлагахыг хүсээгүй Мэрийн өөр хүнтэй болсон юм шиг жүжиглэн түүнийг өөрөөсөө түлхсэн байна. Үүний дараа Иг доозоо хэтрүүлснээс болж эмнэлэгт эмчлүүлж буй ах дээрээ очиж Мэринийг алсан хүн нь найзын байсныг илчлэхэд Терричлийг үргэлж сайн хүн гэж боддог байснаа хэлдэг. Улмаар Терри Лигээс өшөө авахт нь туслахыг хүссэн боловч биеийн тааруухан байсан тул Иг Литэй уулзахаар ганцаараа явна. Игийг Литэй уулзахад хачиргалтай нь Ли Игтэй болсон маргааныхаа талаар юу ч санахгүй байдаг. Ингээд Иг Лиг дагуулan Мэриний алуулсан ойд ирэх ба удалгүй Террич цагдаа дагуулan тэдэн дээр ирж Лид буу тулган үннээ хүлээхийг шаардна. Гэтэл залтай Ли цагдаагийн бууг булааж аваад түүнийг буудан алж Террийг шархтуулдаг. Яг энээгзэгтэй мөчөд Иг загалмайтай зүйлтэй тайлан авахд гинэт түүнд хоёр далавч урган дээшээ ниснэ. Удалгүй далавчнууд нь болон бүх бие нь шатаж эврнүүд урган чөтгөр шиг зүйл болж хувирна. Игийн дүр төрхийг хараад маш их айсан Ли түүн рүү буудсан боловч Иг бууны сумыг тоолгүй Ли дээр очоод түүнийг эврээрээ шархтуулдаг. Улмаар Иг могоогоо удирдан Лигийн ам руу оруулж түүнийг алах ба эцэст нь Иг өөрөө шархаа даалгүй муужран унаж хамаг бие нь үнс болон хувирахад Терри түүнийг тэврэн уйлна. Ингээд кино төгсгөд Иг үхлийн дараах ертөнцид найз охинтойгоо дахин уулзсан инээлдэж байгаагаар кино төгсдөг.